Олон нийтийн сүлжээ Facebook-т бага насны хүүхэд өсвөр үеийнхэн дондох нь нэг ч их тийм сайхан зүйл биш ээ. Муун захаасаа ихсэн тодорч байна. Facebook дээр тухайн хүний бараг бүх мэдээлэл нь байдаг. Хамгийн аюултай нь тэр хүний зан авир ашиг сонирхлыг дурын хүн мэдэж болдог. Тэгээд түүгээр нь осорлон муу хүмүүс аюул учруулах явдал гарч байна. Facebook-т нийтлэгдсэн нэгэн постыг хараад 84-р сургуулийн 5 дугаар ангийн нэг охиныг Facebook-оор танилцсан нэгэн этгээд найз болсон юм чин түүнийгээ тэмдэглэж бэлэг соёлцыг хэмээн хууран хичээлээ тарахтанд тосон уулзаад машиндаа суулганд авчирчээ. Машин бариад явж байна гэхээр нас биед хүрсэн хүн байсан тодорхой. Харин мөнөөхөн охин овсгоотой хөдөлж гэрлэн төхөн дээр зогсонгууд нь бууз зогтсон байна. Эцэг нь энэ үед охиноо хайж байсан ба азар тэр үед охины ах нь тэр хаваар явж байж таарчээ. Ингээд дүүхийн араас хөөж явсан хүнийг барьж сагдаад өгсөн гин. Наад захын жишээ энэ. Гадаадд хоёр бүсгүй Facebook-оор танилцсан залуутайгаа уулзах очоод хүний наймаарсад баригдсан мэдээлэл саяхан гарч байсан. Багш нарын сурагчдаа эцэг нь хүүхдүүдэд олон нийтийн сүлжээний иргэд аюултай талыг байнга хэлж өгч сэрэмжүүлж байхгүй бол бид чинь үр хүүхдээ ямар нэг асуудалд орчихсон хойно харамсаад барахгүй байдалд оруулах аюултай цаг ирчээд байна. Сэрэмжлэх тун үр хүүхдээ захих тун сургах тун.